Одмондөр сувг тавтамирл би бол хөтлөгчийн хот. Кино түүх нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хуульч Potterhead Агима битгаар хамтран өргөнө. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 студиогны Одмондөр радиогоор хүрч байна. Дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани болон үржлэх сар хариултаа хадгалахын үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Potterhead гэж хэлсэн маань учиртай. Аги бол Harry Potter-ын номнуудад их дуртай тий. Кино гэхээс илүү номд нь илүү их дурлж уншсан ийм бүсгүй байгаа. Тий. Ном нь бол ерөөсөө айгүй гоё. Ер нь бол яг кино үзэж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлдэг айгүй гоё байгаа. Тэгээ бас кинон дээр гараагүй нэлийн юмнууд гардаг. Дэлгэрэнгүй дөрүүдийнхэн талаар дэлгэрэнгүй тийм тайлбарууд бас их байдаг гэх юм уу? Тий. Тэгвэл айгүй гоё штэ. Тий, ерөөс яагаад энэ хүн тэгж одоо жишээлбэл тэр нөгөө фильч энэ төр гэдэг нөгөө мууртай үг мэддэг штэ. Тэр хүний талаар жишээлбэл тэр хүн ямар очиртай юм ч гэдэм үү. Дэлгэрэнгүйгээр номон дээр маш гоёор дүрслэгдэж орсон байдаг болохоор би бол номыг нь илүү санал болгохоор юм лээ. Тий, тэр чинь ном яг тэгээд дүрийн тайлбарлаад өгчгөр тэр хүнийг бас илүү их ойлгож байгаа тийм. Учир нь ойлголоо гэд. Тэгээд яг номыг нь уншичаад дараа нь киног нь үзэх юм бол нөгөө яг кино нь бол ерөнхийдөө ингэ товчхон гаргаад байгаа юм шиг санагддаг юм лээ. Тийм. Ер нь бол нэлээд бас тэрхэн уншсан болохоор. Номыг уншичаад киног нь үзсэн хүн болохоор киног нь муулдаг л та. Ер нь альва ер нь бол яг тийг санагдах юм лээ. Би нөгөө эхлээд киног нь үзчихээд тэгээд дараа нь номыг нь уншаад тэгээд дараа нь дахиад кинонуудыг үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэр хоёр дахь үзэхэд бол нэрэл айгуу дутуу юмнуудыг гаргадаг юм билээ шүү дээ. За тэр мууртай үгний муур гэснээс тэр муур чинь зургийн талбайгаас зүгтаад тэг олдчихгүй 2 хоног байжгаад гадуур тэнжээд ирсэн гэнэ шүү. Царай муу муур гэдэг тийм. За бид хоёр өнөөдөр Harry Potter буюу шидтнүүдийн ертөнцөөр багахан аялах гэж байна. Бид нар багада чөтгөр шулам ер нь шидтнүүд гэдэг үлгэрээс сонсож мэдчих өссөн тийм. За заримыг үзэн яддаг байсан. За зарим шиг нь болохыг хүсдэг байсан. Ичидтэн болчих юм бол ямар гоё вэ гэж байнга мөрөддөг байсан. За тэгвэл Английн нэгэн багш Joanne Kathleen Rowling гэдэг эмэгтэй за яг бидний энэ хүслийг сонссон гэлтэй нэг ном бичсэн баг. За бүр гайхалтай ном гэж хэлж болно. За бидний мэддэг уламжлалт ойлголт дээр одоо тулгуурлаж ер нь шидтэн чөтгөр шулам гэж ямархуу байх вэ гэдгийг одоо харуулж одоо уг нь хэвлүүлэх гэж нэлээд явсан юм байна. За ингээд 1995 он юм байна л да. Эхний номоо бичиж дуусгасан. За хашир болохоор киноныхоо санааг 1990 онд Amnesty International гэдэг газар байдаг шүү дээ. Тэнд ажиллаж байхдаа анх олж исэн юм байна. Тэг яг яаж болсон гэдэг нь бол сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ер нь тэнд байхдаа олцоод ажиллаач болоод ерөөсөн номдоо хамаг анхаарлаа хандуулад тэгээ 5 жилийн турш бичсэн байх нь. За эхний номоо хэвлүүлэх гээд 12 компани дээр очсон байгаа. Энд чинь нөгөө зохиолоо биччихэл кино компаниуд биш юм дээр хэвлэлийн компаниуд дээр очдог шүү дээ. За би ийм ном биччихлээ хэвлээд өгөөч гэдэг. За хэвлэлийн компаниуд болохоор зардал маш гардаг учраас мэдээж чанартай сайн номнуудыг л хэвлэхийг хүмүүс тоож унших юмнуудыг гэдэг. Тийм илүүд үздэг тий. За тэгсэн чинь тэр 12 компани болохоор ингэж ийм шалтгаануудаар татгалцсан. Хит уламжлалт байна. За тэгээд хитрхи урт байна. Тэг яасан хачин зохиол вэ гэсэн баг. За тэгээд хуучинсаг гэж үзчихсэн. Ямар сони. Тийм байгааз тий. Харин тэ яа хуучинсаг гэсэн юм бол та. За 12 компаниас татгалцсан хариу авсан. Одоо JK энэ үедээ чинь Joanne Kathleen Rowling байгаад байгаа шүү дээ. Bloomsbury гэдэг компани дээр очиод тэд харин зөвшөөрсөн гинэ. За ингэхдээ харин нэг их найдвар тавиагүй. 500% хэвлсэн. За хэвлэхээс өмнө одоо манай бүсгүүд ийм зөвлөгөө өгсөн байна. За чи юу яа? Нэрээ богиносго. Тэгээд юу товчлоод оруулчвал зүгээр. Эмэгтэй хүний бичсэн номыг юу унших тийм ховор байдаг юм. Яг ойлгонгоё бага насны хүүхдүүд эмэгтэй хүний бичсэн номыг уншдаг. Тийм болохоор JK Rowling гэдээ болгочихоо. Тэгээд ажил олж хийх гэсэн байна. Манай хүн ажилгүй л туугаад байгаа шүү дээ. Ажил олж хий гэдэг нь одоо энэ ном чинь бүтлгүүтчвэл чи ингээл дууслаа шүү дээ. Чиний компани дээр ороод хэвлэлүүлээд тэгээ бүтлгүүтчих юм бол энэ хүн 5 жилийн хөдөлмөртэй байхгүй болчихж байгаа. Ер нь бол яг нөхөрсөг зөвлөгөө өгсөн гэж хэлж болно. За 500% зарагдсан маань тэр дороод мэдээж дууссан баг. Хэвлэгдсэн тийм. Хэвлэгдсэн тийм. 97 онд хэвлэгдэж гарч байгаа. За ингээд 2007 он хүртэл 7 цуврал ном гаргасан.
За энэ 7 цуврал маань одоо ойролцоогоор 600 сая хувь борлогдсон. За 80 гаруй хэл дээр орчуулагдсан юм байна. За ингээд Harry Potter гэдэг энэ брэнд маань яг одоогоор 15 тэрбумаар үнэлэгдэж байгаа юм. Тэрбум доллар шүү дээ, тий. Энэ бас л амар гоё штэ. Тэг ер нь ингээд яаж ийм юм тэр бүхэл бүтэн тэр Wizarding World гэдэг те тэр шиднүүдийн ертөнц гэдгийг одоо жишээлбэл үг нэр томьёоноос нь авахуулаад маш гайхамшигтайгаар гэх юм уу, сонирхолтойгоор гэх юм уу бодож олж. Жишээлбэл те та бид бол магл шүү дээ. Те маглоо. Гэх мэтчлэн ингээд жижиг сажиг юм болгоныг ингээд тэр шиднүүдийн ертөнцийн нэр томьёо гэж зохиогоод гаргаж ирээд бичсэн. Тэрийг нь яг одоо өдөр тутмынхны амьдралын жишээлбэл та бидний амьдралынхаас өөр тэнд өдөр тутамдаа хийдэг зүйлс нь өөр тий тэр Ministry of Wizard гэдэг байдаг штеп шиднүүдийн яам тий тэр доторх процесс ч гэдэг юм уу тий тэр нөгөө банк байна тий яг үнэ тэр бүр яг бүтэн ертөнц бүтээсэн тий тэр банкны тэр ажилтнууд тэр доторх схем ч гэдэг юм уу бүр маш детальтайгаар маш гоёор бодож бичсэн ном зохиол яаж бодож ингэж хийдэг байна тийм ээ. Яг нь эхний ботын уншичаад жоохон хуучинсаг санагдсан юм байлгүй. Ер нь бол энэ барууны ертөнцид ч юм уу шидтэн одоо witch enter юм бол зөндөг штэ тий. Тэр үднээс л жоохон стереотипээр авч үтсэн юм болов. Тэгээд J.K. Rowling чи энэ номоо бол нөгөө Скотландд Edinburgh хотод одоо нөгөө The Elephant House гэд нэртэй тийм кафед сууж бичдэг байсан. Шотландын Edinburgh тийм. Тий, яг тийм нэртэй кафе байдаг. Би тэн дээр нь очиж үзсэн л дээ. Тэгээд яг намайг очих үеэр кафе нөгөө засвартайгаа хаацсан байсан орж чадаагүй. Тий, гэхдээ яг очоод гаднаас нь харсан Harry Potter тэнд бол үүссэн. Тий. Harry Potter was born here гэд бичсэн байсан шиг санагдаад яг тэр The Elephant House гэдэг нэг улаан хаалгатай нэг тийм юу байгаа. Кафе байгаа. Тэгвэл тэр яг тэр өөрийнхөө тэр кафег маш их сурталчлуулж маш их очих юм байна тий. Одоо хүмүүс амар их очт юм билээ. Угаасаа тэрийг нь л үзэх гэж очдөг. Дотор нь сууж те кофе ууж би энд байлаа гэдэг. Би ч гэсэн тэгж л очсон. Тэгээд ер нь Скотланд чинь өөрөө яг энэ Harry Potter-ыг санагдуулмаар тийм цайзтай байгаль нь тийм те яаж одоо энэ Harry Potter зохиол кинон дээр нь ч гэсэн гардаг тэр нөхцөл байдал яг тэр Scotland Edinburgh харах юм билээ. Тийм зохиол. Одоо найруулагч энд өгцөн байна. The Elephant House гэдэг нэг юм улаан. Тийм энд зохиолоо бичсэн гэдэг юм билээ. Тэгээд энэ дээр нь бүр бичсэн байдаг Harry Potter was born here. Тэгээ энэний хажууд нэг юу байсан гэсэн бэ? Энийг ингэдэг юм билээ. Бэлэж гэжтэй. Яг энэ кафегаас жоохон урагшаа яваад ингээд байшин тойроод нэг юм оршуулгын газартай юм байлаа. Ер нь Англид чинь энэ тэнд оршуулгын газрууд их байдаг шүү дээ. Байшин хүмүүсийн амьдардаг хэсгүүдийн дунд. Тэр оршуулгын газрын дундуур явхаар одоо бидний мэддэг энэ Harry Potter номон дээр гардаг маш олон нэрнүүд байдаг. Яг тэр хүмүүс бол биш л дээ. Тэр ном дээр хүмүүс биш. Гэхдээ J.K. Rowling номоо бичиж байхдаа тэр оршуулгын газрын дундуур яваад нэрний санаа авдаг гэсэн байна. Том Riddler гэдэг нэртэй жишээлбэл тэнд тийм болж байгаа. Тэр бол шал өөр хүн шүү дээ, тэ хүн амьд байсан хүн. Тэрнээс зүгээр нэрийн санаа авах гэдэг юм. Маш олон нэрийг бол тэр оршуулгын газрын бошны чулуун дээрээс нэрийг харсан гэдэг юм л. Том Riddle чинь юу шүү дээ. Манай Voldemort-ийн жинхэнэ нэр шүү дээ. Voldemort-ийн жинхэнэ нэр. Наа чи сони юм бэ те нэр. Нас орсон хүмүүсийн нэрийг аваад өгч гэдэг чинь. Санаагаа аваад хийсэн юм байл л дээ. Тэгээ тэрийг нь бас үзээ явж хахад сонирхолтой л байсан. Тийм байна. Би байсан бол зураг мураг аваад хажууд авсан. Миний Instagram дээр нөгөө Harry Potter гэсэн нэг хайлайт байгаа. Тэн дээр чи орж үзээрэй. Юу Harry Potter киног яг бүтээсэн Universal Studios дээр очиж нэлээд бараг бүтэн 7 цагийг би тэнд өнгөрөөсөн. Нэг бүрчлэн юм болгоны үзэл яг нэг кинон дээр зураг авалтанд ашиглагдсан бүх юмнууд тэнд байгаа болохоор маш сонирхолтой. Стагой туур байсан бэ тий. За 7 ном бичсэн гэсэн. Бүгднгээр нь кино хийсэн.
За сүүлийн дэвтрээр нь бүр 2 ангитай кино хийсэн. Part 1, part 2 гэдэг тий. Өнөөдөр бид хоёр ингийн эхлэл гэсэн байгаа. Тэгэхээр болохоор ер нь бол яг жүжигчдийн сонголт ч юм уу, найруулагчд яаж хийж исэн бэ ч юм уу, тэр талаар нь ярих юм. Яг дөрүүдийн талаар бол дараагийнхаа дугаар дээр яриад явах бах тийм ээ. Тий. За 1997 оны сүүлээр продюсер Дэвид Хейман гэж хүн байна. Энэ хүний Лондонд ажлын өрөөнд нэг номын эхний дэвтэр ирсэн байна. За гэхдээ хэн ч уншаагүй тэрийг. За тэр ажлын өрөөнд бол маш олон юм номнууд зохиолууд байж байгаа тийм. Тэгээд тэрийг ингэж ангилсан байгаа байхгүй. За энэгээр өтөр дөрвөн кино хийх зохиолууд гэж байна. За дараа нь хийн. Сайжруулах хэрэгтэй гэж байна. Тэнгүүд хамгийн сүүлийн ангилалт нь манай ном ингэж байжсэн байна. Ер нь бол хамгийн доотлын тавир дээр л гэсэн үг. За харин Аз болоход Хейманы нарийн бичиг энэ номыг олоод уншчих. За тэнгүүд шууд дарагтаа өгсөн байна. Та энэ намыг юу яагаад үзье? Сонирхоод үз. Тэгэхэд Хейман юу гэж хэлсэн гэхээр хүшэн чинь ямар тэнэг нэртэй юм бэ гэсэн. Энэ чинь Harry Potter ба философийн чулуу гэдэг нэртэй шүү дээ, тий. За харин номоо уншиж дууссаныхаа дараа шууд тэр зохиолоор кино хийх гэж шийдсэн байна. За кино хийх үйл явц ингэж эхэлсэн байна. За тэнгуү тэр нөгөө хэм бэ штэ. Нарийн бичиг түүнд баярлаа гэж хэлэх хэрэгтэй юм шиг байна. Тийм байна, тий. За 97 онд гарсан кино номноос 99 онд кино хийх эрхийг $1 сая худалдаж авсан. За ингэхдээ харин зохиолчийн зүгээс хэд хэдэн шаардлага тавьсан гинэ. За мэдээж зарим нь хэрэгжүүлсэн, зарим нь бол орхисон байгаа. За хэрэгжүүлжсэнээс нь дурдах юм бол жүжигчид бүгд Британи гаралтай хүмүүс байна. За яг бүр болохгүй бол Ирланд хүмүүс тоглуулж болно гэсэн. За жүжигчин сонголт дээр би өөрөө бас оролцсноо. За ялангуяа Дамблдорын дүрд Ричард Харрисыг заавал тоглоулна гэсэн байна. За гэхдээ биш тэ яг зархаас өмнө жоохон түтгэлцсэн гинэ. Яагаад вэ гэхээр би хэрвээ ингэж ирэхээ зарчих юм бол би тэр бүх бүтээсэн дөрүүдээ хамт зарж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд хэрвээ миний эхний номоор ингэж кино хийчихэд миний хоёр дахь ном таалагдгаа болчихгод өөртөө зохиол бичээд миний зохиолоор биш. Өөртөө зохиолоор кино хийчихвэл яах вэ гэсэн тийм айц байсан. Энэ өөрөө бүтээсэн тэр дөрүүдийг хайрлаад шүү дээ. Тийм байна. Өөрөх нь хүүхдүүд л гэсэн үг шүү дээ. За гэхдээ л юу нэг тохиролцоо хийсэн үү яасан зохиолоо зарсан ба. За ингээд эхний ангийг найруулахаар найруулагчид Стивен Спилбергт санал тавьсан баг. Эхлээд байна. Энэ хүмүүс хаа сайгуул явж байгаа юм. Харин нэг лаг кино гаргаж ирээл ярих гэхээр Спилберг заавал яаж ижил авчуулагдсан. За гэхдээ нэрт найруулагч маань өөрөө татгалцсан байгаа юм дэс. Учир нь энэ кино угаасаа их ашиг болж амжилт авах ийм зохиол байна. Шууд зохиолыг уншаал мэдсэн байна. Надад сорилт болохгүй гэдэг шалтгаанаар. Мундаг найруулагч. Тийм байна, тий. Тэнгүүд манай энэ Warner Bros-ийн продюсерүүд чинь юу яагаад байгаа шүү дээ. Амжилтгүй ч болж магадгүй гэд имээгээд байгаа шүү дээ. Гэтэл Спилберг хараад мэдсэн байгаа байхгүй. Нөө энэ бол алах юм байна уу гэд. Энэ чинь оддын дайныг бас мэдсэн байгаа юм чинь. Оддын дайнаар ийм кино хийчлээ гэсэн чинь найруулагчид бүгд өвөө наач систем яа чи дэлхийн хамгийн мяа кино хийлээ гэж Жорж Лукаст хэлжсэн чинь Спилберг наач чи дэлхийн хамгийн супер кино хийсэн байна. Хоёлаа гар барьчээ гэд. Яах гар вэ гэсэн чинь яаж юунээр барих юм гэсэн чинь Спилберг өөрөө нэг кино гаргасан байхгүй тэр жил. Тэгэд найз Жорж Лукастайгаа гэрээ байгуулад хоёлаа киноныхаа ашигын 2% бие биендээ өгье гэдэг гэрээ хийцэн. Тэнгүүд Жорж Лукас одоо хүртэл Star Wars-аас олсон 2% Спилбергт өгдөг байхгүй юу? Гэрэл бол гэрээ. Гэрэл бол гэрээ. Тэр энэ бас Спилбергийн толгойг нэрээ. Хэвээ үнэлэхгүй байхын аргагүй юм байна. За тэнгүүд Спилберг санал тавьчаад татгалцсан чинь олон нийт ингэжсэн юм байна. J.K. Rowling буюу зохиолч маань өөрөө дургуудаа энийг халуулчлаа гэсэн яриа гарч иж. За харин Rowling өөрөө юу хэлсэн гэхээр надад тэр үед одоо найруулагч сонгох тийм юу байгаагүй. Эрх мэдэл байгаагүй. Спилбергээс харин өөрөө явсан гэж хэлсэн юм байна. За Спилберг явсны дараа хит хитэн хүн яригдж байснаас за алдарт гэртээ ганцаараа киног найруулсан Крис Колумбусыг сонгосон. Найруулагчаар. За энэ хүн эхний хоёр ангийг найруулсан. Ер нь хамгийн чухал ажлыг энэ хүн хийсэн гэж хэлж болно. Ном бол маш алдартай шүү дээ. Хүүхэд болгоны номын тавир дээр байж идэг болсон юм номор кино хийн гэдэг чинь маш том дарамт байхгүй тийм. Тэгээд дээрэс нь эн чинь нэг юм өдөр тутмын байдаг л юмнуудыг харуулахгүй. Ерөөсөө бүр огт
байдгүй юмнуудыг цоо шинээр бүтээгээд тэр зохиогчийн тэр нүдэндээ харж бодож оюундаа ингэж төсөөлөд босгоцсон юмыг нь амьд болгож бодит болгож гаргаж ирэх гээд байгаа байхгүй. Энэ бол мэдээж маш хэцүү байсан байж таарна. Тий. Тэнгүүд одоо кинон мяа болчихгоот хүмүүс ярьдаг шүү дээ. Хоёлаа цаа ярьлаа. Намын тасархаа кинон мяа. Тэнгүүд энэ ихний ангийн фейлд бүтлгүүтчих юм бол хоёрдугаар ангиж гарахгүй байхгүй. Магадгүй ном ч үргэлжлэхгүй байсан юм байхсарыг үүсэхгүй тий. Энд чинь ном нь зөвхөн англид ч юм Америкт зарагдаал байгаа шүү дээ. Энд чинь ихний үедээ бол тийм ээ. Тэнгүүд кино налтартай болсноороо чи ном нь дэлхийд даяар олон хил дээр хэвлэгдэж байгаа. Ийм одоо үйл явц явж ирсэн болов. За Крис Колумбусыг сонгосон түүх нь бас их сони юм байна. Найруулагчийн нэг охин нь сайн уншиж чаддаггүй байсан гинэ. За ингэсэн чи харин Harry Potter-ийн эхний номыг ерөөс 2 хоногт л уншиж дуусгасан. Уншиж чаддаггүй байсан охин шүү дээ. За ингээд 2 дахь дэвтрийн ч гэсэн маш хурдан уншиж дуусгаад та юу энэ номоор кино хийвэл яасан юм бэ гэсэн ба. Та найруулагчаар нь ажиллавал их гоё юм байна гэж автаа санал тавьсан байна. За Колумбус өөрөө харин ингэж хэлснийхэн дараа номыг уншаад номонд нь бүр дурлсан гэнэ. За ингээд Warner Bros дээр өөрийгөө санал болгосон. Энэ үед шүү дээ те. Бараг 50 орчим найруулагчийг сонгон шалгаруулж ирсэн юм. Хэнийг оролцуулах вэ? Тэнгүүд Колумбус өөрөө ороод түүхээ яриад манай охин гэсэн би ч гэсэн энэ кинонд энэ номд ийм их дуртай. Би энэ дээр л ажиллах ёстой гэд. Ярилцлаганд ороо гарчаа шүү дээ. Тэнгүүтээ хэд хоногийн турш тэр зохиол дээр нөөрэ ажилласан гэж. Чин номын уран зохиолоос кино зохиол болох хэвээр. Тэгсэн чи кино зохиол нь бичигдсэн байсан гэдэг үл тэрэн дээр нь бүр нэмэлт хөгжүүлэлт хийгээд шүн болгон суугаад ямар ч цалингүй шүү дээ. Тэгээд нөгөө продюсеруудад танилцуулаад тэрийг. Ингэж хүчин чармаалт гаргасны үндсэн дээр түүнийг одоо сонгосон юм байна. Найруулагчаар. За ингээд эхний 2 ангийг бол Крис Колумбус найруулсан. Тэгээд цаашаа бол өөр бараг 3 найруулагч солигдож найруулсан баг. Эхний анги дээр ч нөгөө Harry Potter чинь Hagrid-тай хамт яваад нэг банкнаас мөнгө авдаг штэ тий. Тий, маш баян байдаг штэ тий. Тэр нөгөө Gringotts банк, Wizarding банк гэдэг нөгөө одоо гэх юм уу? Нөгөө Goblin elf билүү? Goblin баха тий. Ажилтдаг тийм банк. Тэр банкнаас нөгөө мөнгө авдаг штэ тий. Тэр нөгөө банк одоо чи хэрэв киногийн санаж байгаа бол нөгөө тэр гоблин чинь хурууга хийгээд тэгээд нэг юм амар олон юм юутай нэг цоожтой хаалга онгоогоод мөнгө авдсан шүү дээ тий. Тэр хаалга ингээд цоож ингэж онгоож тэр юу яадаг процессыг хийх гэж бүр маш их тийм хүчин чармайлт тооцоо өстой инженер юу гэдэг тий. Хамаг юм ажилласан гэд тэгдэм бил шүү дээ. Тэр нөгөө киногийн яг тэр хэсгийн нэр дахиад нэг хараарай заяа. Тэр бол хамгийн бас айгүй хэцүү хэсэг байсан гэсэн айгүй сонио. Тий. Гэтэ банкных нь хаалга нь тэр нэг онгойдог тэр хаалганы ингээд цоожнууд нь ингээд янз бүр ингээд машиграад онгойж байгаа нэг хэсэг байдаг. Тий. Тий. Harry Potter-ийн эхний анги ч юм уу. Эхний анги бол ер нь яг анх үзсэн хүнд бол 2001 онд гарсан шүү дээ. Ер нь тийм шинэлэг гоё байсан. Тий, айгүй гоё байсан. Яг шидтний гоё хэсгүүдийг оруулж ирсэн. Тэр миний сэтгэлд хамгийн үлдсэн тэр нэг хөвдөг лаа байхгүй юу? Тэгсэн чинь эхний анги дээр ингэсэн гинэ. Тэр хөвдөг лаанууд чинь ийм лаан хэлбэртэй ийм зүгээр сав байж. За. Доороо тосоор дүрхсэн дотроо. Тэгээд тэр ингээд лаа асж байгаа юм шиг харагддаг. Тэгээд уцаар ингээд дээшээ тааз руу гоёнгуудаа таазнаас ингээд дээшээ доошоо болгоод хөвж байгаа юм шиг харагддаг гинэ. За. Гэтэл нэг мэдээж тэр тасартай юм байгаа үстэй. Нэг нь тасраад ер нь хүн гэмтэх шахсан юм байна. За ингэнгүүт мэдээж аюулгүй ажиллагааг одоо хангаж чадахгүй байна гэд дараагийн ангиудаас нь CGI болгосон юм. За дараагийн ангиудыг хэн найруулсан бэ гэвэл Alfonso Cuarón, за David Yates, за Mike Newell гэх мэт ийм эрхмүүд найруулсан. За миний бодлоор Harry Potter ч ер нь ном ангих ахих тусмал фэнүүдтэйгээ ингээд адилхан ингээд өсөж явцсан шүү дээ. Энэ бол mature болоод явсан тий. Анх бол хүүхдийн зохиол байснаа ер нь тийм их харах уу dark чиглэл рүү үйл явдал нь илүү нэг тийм адлын худалтай юу гэдэг юм те ойлгоход төвөгтэй болж эхэлж байгаа тий. Төвөгтэй болсон. Тэгээд ер нь юу хэцүү хэсгүүдийг гаргаж эхэлсэн. Хүн насварж эхэлсэн те энэ дэр. Тэнгүүт манай Крис Колумбус жоох юу байсан болов?
чиглэл нь жоохон өөрчлөгдөд тэгээд өөр найруулагчдыг тоглуулсан болов уу гэж би таамаглалдаг. Магадгүй л бах тийм ээ. Магадгүй юм. За хоёулаа хамтран ажиллаж ярьчаад цаашаа үргэлжлэе. За манай дугаарыг Худалдаа хөгжлийн банк эвентэтгэж байгаа. За Худалдаа хөгжлийн банкыг 2024 онд бид нэр тэдний хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээний 4 төрлийг санал болгож ирсэн. За эдний хариултаа хадгалъя биш хялбар хуримтлал гэдэг үйлчилгээний 4 төрлийг санал болгож ирсэн. За эдний хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээ байдаг. Энэ яадаг үйлчилгээ вэ гэвэл Худалдаа хөгжлийн банкн дээр очиод 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөг гэдэг одоо юм үнийн дүнгуудээс хүснээрээ хариултаа хадгалъя гэж тохиролцдог байхгүй. За тэгмүүд би жишээлбэл гаднаас ундаа авлаа гэж бодоход 6500-ын ундааг би 1000 төгрөгөөр тохиролцсон байхгүй. Хариултаа хадгалах гээд 6500-аар ундаа авлаа гэж бодоход 7000 төгрөг уншуулчихдаг. Тэгмүүд тэр үлдэгдэл 500 миний хадгаламж руу орчихно. За та энэ 3 сард энэ мэтчлэн хариултаа хадгалсаар байгаад тэр хадгаламж чинь 50,000 төгрөг хүрэх юм бол түүнийг чинь үржүүлж өгөх гэж байгаа юм. Худалдаа хөгжлийн банк гэх юм. За ингээд санхүүгийн сахилга баттай байсны чинь төлөө худалдаа хөгжилтэйнийг урамшуулж байна гэсэн үг. За 3 сар энэ үргэлжлэх юм байна. За нэмээд нэг гоё зүйл хэлэхэд энэ одоо үйлчлэгээнүүдэд бүртгүүлэх гэдэг нь шүү дээ. За бүртгүүлэхдээ та зүгээр худалдаа хөгжлийн банкны төв байран дээр очиод бүртгүүлчихвэл бүр илүү ашигтай юм байна. Нэг давхарт нь нэг бүүт зассан байгаа. Хялбар хоримтлал гэдэг нэртэй. За энэ дээр хариултаа хадгалъя, өдөр бүр хоримтлуулыг үйлчлэгэнд бүртгүүлээд E-Mart, Түлэжүү, Аригания хадгаламжийн эрхүүд за мөн хоримтлалтай Монгол аяны урамшуулал эрх гэх мэт ийм бэлгүүдтэй хүрд эргүүлэх боломжтой. За аль тохирсон бэлгийг танд бэлгэлэх нь байна. За худалдаа хөгжлийн банк бол 1-р эмнэлгийн яг баруун талд байж байгаа шин цагаан байшин байдаг. Өглөө 9-оос орой 5 хүртэл үйлчлүүлэх боломжтой юм. За ингээд TDB-тэй баярлалаа. Баярлалаа. За кино зохиолыг Стив Клоувс гэж нэртэй хүн бичсэн. За нэг их туршлагатай байгаагүй. 3-4 хүн кино зохиол дээр ажиллаж байсан. Гэхдээ ажлаа бол маш сайн хийсэн. Анх номоо уншичаад бас шууд фэн болсон. Ерөөс Harry Potter-ын шууд фэн болсон. За ингээд 8 ангиас 7-ийн зохиолыг бичсэн байна. За тэгэхээр эхний ангийн амжилттай болчихгоо бусдын бүгдийг бичүүлсэн байна. Энэ хүн ч гэсэн номтойгоо адилхан хөгжөөд явсан байгаа. Тийм байна тий. Хүүхдийн зохиол бичижсэн хүн бол одоо маш харанхуй тийм зохиол бичсэн байна. Бичгэд хамгийн хэцүү нь эхний анги байсан гэж дурссан юм байна. Тэр гултай тэр чинь тийм ээ. Тэр найруулагчдаар ярьсан үйл явдал яг энэ дээр болж байгаа шүү дээ. Бүгднгийн ингэж цоо шинээр бодит болгож буулгаж ирнэ гэдэг бол бас төвхтэй байсан ойлгомжтой. Тий. За эхний ангийн нэр нь бол философийн чулуу гэдэг. Гэхдээ энэ хоёр янзаар бичигддэг. Биш хоёр янзын нэртэй. Harry Potter ба философийн чулуу гэж өгөх юм бол Америкт нэг амжилт олохгүй гэж юмныхан хэвлэлийн компани зөвлөсөн байна. Америкт гарахдаа шидтний чулуу гэж нэрлэж байгаа. Биш ээ, sorcerer ч үлээ. Шав. Үгүй. Юу гэж орчуулдаг вэ? Sorcerer ч үлээ. За, Sorcerer's Stone гэд нэрлэж байгаа. Тэгэх юм бол Америкт илүү амжилттай гэдэг. За, Америк зөвхөн нэрээр гараад бусад дэлхийд даяар Philosopher's Stone гэдэг нэрээр гарсан. За, харин зохиолчийн хэлснээр дараагийн ангиуд номнууд зохиол бичгэд илүү амар болж ирсэн гэнэ. Манай хүн илүү туршлагацсан байж болох юм. За, эсвэл J.K. Rowling номоо кино зохиол бичгэд илүү тохиромжтой болгож бичсэн болж байж болох юм тийм ээ. Гэтэ энэ бол эхний анги нь бичигдсэн байх дараагийн гайг баг. Тэ үйл явдлуудыг цааш нь үргэлжлүүлээд уялдаатай тэгэл тэн дээр байсан үйл явдлуудыг магадгүй жоохон дэлгэрүүлээд ч юм уу явсан байж магадгүй. Эхлээд ертөнцөө бүтээсэн юм чинь тий. Дараа нь одоо үйл явдал бичээл болж байгаа шүү. Тэр нөгөө зураг авалтын үе одоо айгу хэцүү байсан баха гэж бодсон. Тэр нөгөө юуг нь Universal Studio дээр очиод тэр кино зураг авалтанд ашигласан хувцас хэрэглэл тэр ядчил тэр нөгөө Gringotts банкныхан тэр гоблингуудыг чинь бүтээхийн тулд яг нэг тийм төстэй тийм баг тэр бүгднгийн хийсэн юм лээ шүү дээ тэр бүх тэд нар бол ерөөсө хоорондоо давтагддаггүй мөлий тэр гоблингийнхэн царай. Тэгээ айгүй олон тийм гоблинг бүтээсэн тэр нэг бас робот шиг ингээд тийм хөдөлдөг энэ төр байсан юм лээ шүү дээ. Нэрээ тийш. Тий жижигхан
Тэгээд харин тэр нөгөө яг Gringotts банкнд нөгөө ингээд нөгөө юу яадаг нэг амар урт томстой. Тэр гоблин бол одоо хүн маск зүүгээд тоосон байдаг. Хит хитэн тийм хүмүүс тоглосон шүү. Тий. Тэгэхээр тэр болгоныг бүтээж буулгаж ирнэ гэдэг бол кино зураг авалтынхны багийнхны хувьд бол маш нүсэр ажил байсан баг л та. Яаж 2001 он байж идэг. Техник технологи нэг сайн хөгжөөгөө байж идэг. Тий. Бүгднгийн болгож ирнэ. Тэгээд тэр Great Hall байна те. Тий. Тэр бол бас аяг гоё юм. За тэгсэн чинь хараа студийн зүгээс киног анх бүхэлд нь ийм компьютер анимейтэд хийхээр төлөвлөж ирсэн юм байна. Ерөөсөө жүжигчин бүгдийг ингээд графикаар хийнэ гэсэн үг шүү дээ. Нөгөө арталтаа ногоон дэлгэцтэйгээр явах гэсэн гэсэн үг. Биш ээ. Одоо зүгээр Google-тэй Google-тэй кино шиг болох гэсэн. За тэгээд хит хитэн номнуудыг нийлүүлээд ер нь нэг ангитай кино болгочих. Хөө юу гэж байгаа юм бэ? гэж төлөвлөлөөд ер нь яригдчихсэн юм байна. За энэ бас учиртай. Хэрв одоо анги хийхт одоо анги хооронд хийгдэх цаа уртсаад за ямар нэгэн асуудал гараад бүр ингээд delay болоод хойшлчих юм бол нөгөө жүжиг шалгуулсан жүжигчд маань хувирчна. Хүүхдүүд тоглож байгаа шүү дээ. Тэгээд зарим нь бүр өөрчлөгдөж өстой өөр хэрэггүй юм болно гэж бодсон юм байна тий. Тэгээд тийм болохоор харин яг үнэ дүр солих тийм эрсдэлтэй болно. Тийм болохоор юу яа юм CGI хийчи гэж зүтгүүлсэн юм байна. За харин зохиолчлохоор өстой үгүй шүү гэд би зохиолоо яг хугацаанд гаргая. Та нар ч гэсэн кино яг хийгээд за ингээд хоёр талаас хүн болгон хариуцлагатай байж яг хугацаанд кинод гаргаж явсан. Хамгийн одоо хугацаанаас хоцорсон анги гэвэл эхний анги л баг шүү. Чи бараг 6 сараар хоцорсон билүү дээ. Гэдэг юм. Гэтэ 10 жилийн туршийн 7 анги кино бүтээх үгүй ном нь гарсан байгаа шүү дээ. 1997 онд хамгийн ихний ном, хамгийн сүүлчийн Deadly Hallow 2007. 10 жил. Манай кино ч бас тэгсэн шүү дээ, тий. 1 онд гараад 11 онд гарчлаа. Ерөөсөө араас нь л шин юмнууд яваадсан. 12 онд гарлуу тэг санаад явчих чам. За 11 онд гарсан юм биш үү. За найруулагч бэлэн, зохиол бэлэн. За одоо ингээд хамгийн хэцүү ажил. Хүүхдүүд сонгож явах хэрэгтэй. Тийм ээ. За гол дүр болох Harry Potter-т баг 5,000 хүүхэд сонгож шалгаруулалтанд орсон. Нэгэн ч тохироогүй. Харин тэгсэн чинь найруулагч маань 1999 он буюу 1 жилийн өмнө David Copperfield гэдэг юу гэдэг чинь зохиол тэрүүг нэг кино хийгдсэн юм байна. Энэ дэр манай хин чин тоглолдог байхгүй. Daniel Radcliffe чинь. За тэр киног үзснээр санаад энэ хүүхэд яг болох юм байна гэд тэр киногоо продюсеруудад үзүүлсэн баг. Тэгсэн чинь продюсерууд нэг муу мэдээ олж мэдсэн. Daniel-ийн аав ээж нь кинон тоглохоос нь илүү хичээлд наахаар болох гэдэг. Ингээд юу алга болчих. Гэт түүнийг хаанаас ч хайгаад олоогүй гинэ. Гэтэл нэг маш азтай тохиол болсон. Продюсер Хейман болон кино зохиолч хоёр нэг театр орсон юм. Тэгсэн чинь уртлыг нэнд нь Daniel Radcliffe автагаас уучсан. За ингээд автаа нь ярьж багаар ятгахсаар байгаад ингээд кино тоглохын зөвшөөрлж чадсан юм. Үндсэндээ бол маань хүн кастинг огт оролцоогүйгээр шууд сонгогдсон юм байна шүү дээ, тий. Ер нь л өргөцсөн гэж. Тийм байна. Өргөдөж орсон юм байна. За ингээ Harry Potter-ыг олж авсан тэд Hermione Granger-ыг бас хайсан. Гэхдээ биш үү те. Hermione-гийн дүрийг тэр Oxford-ийн нэг сургуулийнханд багш нь Emma Watson-ы багш нь энэ продюсерд санал болгосон юм. Манад нэг юм охин байгаа энийг шалгаруулалтанд дуугаад. Бараг л нөгөө киноныхаа дүртэй их адилхан зан характертай. Тий, нөгөө багш нь уншицсан байгаа шүү дээ тэрийг те. Тэгмээд энэ өстой яг Hermione шүү гэдэг Emma-г хэлтгэлсэн баг. За энэ үед Emma Watson маань сургуулийн жүжигээс өөр тийм тоглолтод орж үзээгүй ийм охин байсан. За ингээд 1000 гаруй охтын дундаас түүнийг сонгосон баг. Анх эрэхт нь манай номын зохиолч J.K. Rowling харцсан байж. За ингээд бүр өстой шийдвэрийг продюсерууд гаргана. J.K. Rowling чи баг энэ ч Emma Watson гэдэг зургтай футболк хосч ирэл бичиг өргөөд тэг зогсож исэн юм шиг зүгээр тэгж дэмжсэн баг. Арай ч тэг зогсоогүй л те. За ингээд 5 ч удаа ярилцлаганд орсны эцэст. За маш тайван өөртөө ихтэй байгаа нь продюсерууд таалагдсан байна. Ингээд түүнийг сонгож байна. Энэ харахад бол дүрдээ бол үнэхээр яг тохирсон. Тий. Одоо эхний анги дээр бол эдгээр чи бүгдээрээ жоох хүүхдүүд идэг штэ. Тэгээ ястаа өөр. Яг л ном дээр дүрслэгдсэн дүр бол яг л гардаг. Яг тийм тий.
энэ хоёроосоо бас айгүй ухаантай шүү дээ. Амьдрал дээр ч гэсэн яг юу Hermione шиг байхгүй Emma Watson чинь. Тийм гэсэн. Тийм. Юу тийм хичээлээ хийдэг. Тий айгүй оюунлаг тий. Оюунлаг тий. Боловсралтай. Ухаантай. Тэ яг үнэ. За гол дүрийн 3 дахь хүн болохоор Rupert Grint. Энэ бол жүжигчин хүн биш ээ. Одоо бол гайгүй жүжигчин болсон. Тухайн үедээ бас л одоо сургуулийн жүжигээс өөр тоглож үзээг. За энэ хүн дүрээ яаж авсан бэ гэвэл продюсерууд руу нэг бичлэг явуулсан байна. Рэп дуулж. Тэрэн дээрээ би яагаад энэ Рон Уислигийн дүрийг авах хэрэгтэй вэ гэдэг шүлэг зөхиогоод тэг рэп дуулж явуулсан байна. Жага хүүхдийн бас тийм содон санаа аваац тийм байна. За Emma Watson-тэй асуудал байсан гинэ. За жүжиглэлт болоод байдаг. За гэтэл хүнтэй хамт ингээд юунд орно шүү дээ. Синд орно шүү дээ. Тэнгүүд өөрийнхөө үгээ хэлж дуусчаад хажуудлын үгээ хэлэхээр давтаж илээд байдаг. Амаараа ингээд хэлэхгүй ч гэсэн ингээд дагаад давтаж илээд байдаг гэсэн тий. Тийм бүр асуудал болсон гэж. Продюсерүүд чи дахиж битгээрээ за гिचэл өөрөө мэдлгүй. Нөгөө хэдийнхаа тэр нөгөө скрипт өгнүүдийн бас давхар цээжилчээд байгаа байхгүй нөхөр тий. Тийм оюулах багтай. Тий. Энэ талаараа бүр дурсаад ярьсан байдаг тий. За дараагийн маш чухал дүр болохоор Ron Weasley, Albus Dumbledore. Нэр жүжигчин Richard Harris хиний урилгаар J.K. Rowling-ийн урилгаар тоглосон байна. За бид энэ хүнийг Gladiator дээр Marcus Aurelius-ийн дүрээр сайн мэднэ. Хинт хүүдээ алуулчихдаг шүү дээ. За анх саналд явах татгалцсан гэж. Richard Harris. Тэгсэн чинь энэ саналыг түүний ач охин сонсцсон байсан гинэ. Зээ охин. Хэрвээ та энэ дүр тоглохгүй бол би насан туршдаа тантай юу ч дуурахгүй шүү гэж Harry Potter-ийн фэн Зээ охин нь өвөдөө хэлсэн байна. Ингэж сүрдүүлж байж цаадах чинь дүрээ авч чадсан гинэ. Дүр зөвшөөрсөн гинэ. За нас өндөр гарсан гэж бодсон чинь манай хүн чинь 71 далтаал байсан юм. Тэгээд ер нь бол их авартай хүн харагдсан. Дөнгөж талтай ихтэй юм маш тийм хөшин хүн шиг харагдсан шүү дээ. За гэтэл үг цээжлэхдээ бас асуудалтай байсан. Энэ үед нь харин манай Daniel Radcliffe буюу Harry Potter-ын жүжигчин нэг мэрэгэн санаа олсон нь хоёулаа үгээ бэлдээ. Та надад ингээ үг бэлтгэхэд маань туслаад өгөөч гэж. За тэрний атгах санаа нь манай Dumbledore-доо үгийг бэлдүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Үгийг цээжлүүлэх. Харилцан ярих маягаар. Тийм. Тэгэхээр жоохон хөвгөтөхэд бас мэрэгэн санаа олсон байгаа ч тийм. За Richard Harris би бараг 40 гаруй жил жүжигчнээр ажилласан ч гэсэн энэ киноны хамт олон шиг ийм ойр дотн ийм хүмүүстэй хамтарч байсангүй гэж дурсан байдаг юм. Маш олон сэргэлэн жоохон хөвгөтөд энэ тэрүүгээр нь гүгээл өөрийг нь бараг өвшгөл үзэж байгаа шүү дээ. За тийм болохоор их дотн байсан баг. За ингээд эхний 2 анги дээр манай Richard Harris тоглоод 2002 онд өөрийнхөө 2 дугаар анги үзэж чадалгүйгээр за чинь насварсан. За түүний дараа Michael Gambon гэж хүн залгамжилж Dumbledore-ын дүрийг бүтээсэн. Хоёр жүжигчнийг хоёулангийн дүрдээ бол маш сайн тохирсон гэж хэлж болно. За ялангуяа Michael Gambon-ыг бол сүүлийн тулаантай хэсэг энэ төр бол маш гоё харагддаг тийм. За Michael Gambon маань бас 2023 онд нас орсон байгаа. Ер нь Harry Potter дээр тоглосон. Нэлээд жүжигчид нас орсон байна тийм. Бараг 20-од 30-аад ч байна бараг. За тэдгээрээс одоо хамгийн их хүмүүсийн сэтгэлд одоо үлдсэний дурдах юм бол профессор Minerva McGonagall. Тийм, McGonagall. За Dame Maggie Smith тоглосон шүү дээ. За мэдээж Alan Rickman байгаа. Энэ Harry Potter-ийн хамгийн гоё дүр. За Robbie Coltrane гэдэг Hagrid. Richard Griffiths буюу одоо хин профессор Snape биш ээ. Harry-гийн uncle. Авгах нь. За Helen McCrory буюу Malfoy-ийн ээж нь. За Vernon Troyer гэдэг нэг гоблин байдаг шүү дээ. Сүүлийн анги дээр их юутай оролцдог юм. Өндөр одоо юутай хэмдэ. Тэр түүний дүр нь чухал үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Энэ мэтчлийн гой жүжигчд дэшээ таларсан байна. За хоёлаа дараагийн хамтран ажиллагч хат хэлцүүлээд хэлжлээ. За ногоон хорионыг хөгжүүлэх яваатай MMS компани оролцож байгаа. Би MMS компаниг одоо яг энэ юу шиг өөрөө шиг үйл ажиллагаа явуулдагт их дуртай хайртай байдаг юм. За MMS нь 2022 оноос хойш
нарны цахилгаан үүсгүүрийн дэлхийн номер 1 Jinko Solar брендийг брендинг Монгол улс дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа. За эргэлэгчдийнхээ олон талт хэрэгцээнд нийцүүлэн нарны эрчим хүчний иж бүрэн шийдлүүдийг санал болгож байгаа. За Jinko дээр очиод л ер нь нарны эрчим хүчээр өөрсдөө ямар бол эрчим хүчээ шийдмээр бол бүх шийдэл нь энд байгаа гэсэн үг. Jinko Solar нь хэрэглэгчдэд хамгийн өндөр ашигт ажиллагаа бүхий таяр нэг зэрэглэлийн нарны автанг эрчим хүч хувиргах, хоримтлуулах системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа анхны үйлдвэр. За 2022 оны эхний хагаст Santera болон Sun Giga нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлээд байгаа юм. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Facebook-ийн MMS Green Building гэдэг пэйж хуудаснаас болон 7711 1999 гэдэг дугаарыг утаснаас авах боломжтой байна. За баярлалаа. Баярлалаа. За хамгийн гоё дур гэж хэлсэн. Severus Snape гоё үлэн зөвшөөрөх үү тэрийг? Зөвшөөрлгүй яах вэ? Маш гоё дур байсан. Тэгээд дээрэс нь эхний ангиудад бол их муу хүн юм шигээрээр дүрслэгддэг. Гэхдээ спойлж байгаа. Дараа нь бол тэр хүний цаад учир начрыг нь бүгдээр ойлгох үед энэ дүрэнд бүгд хайртай болдог. Яг үнэ. Тийм. За энэ дүрд Британий алдарч жүжигчин Alan Rickman тоглосон байна. Манай намын зохиолч шууд сонгосон хүмүүсийн нэг нь энэ. Alan Rickman. Энэ дуу хоолой тэр ярьж байгаа тембер энтер бол өстэй. Тэр тэнэг ус мөснөө өө зөгтөг те. Өстэй гоё дүр. За ингээд шууд сонгоод тэгээд өөрийн биеэр зааварчилгаа өгсөн гэж. За би энэ Snape-ийн дүрийг бичгтээ ийм хүнийг төсөөлсөн юм. Ийм дотоод сэтгэлтэй. За тэгээд дээрэс нь хамгийн гоё мэдээлэл юу гэсэн гэхээр түүхийн тийм ярьж өгсөн гинэ. Ийм түүхтэй юм аа. Тэгээд энэ хүн ч дотор ийм зовлон шанал явдаг юм аа. Энийг ганцхан та бид хоёр л мэдэн шүү. гэж хэлснээрээ Snape-ийн дүрийг Alan Rickman маань тийм л гаргасан болов. Өөрөө бол цаад юугээ мэдчихсэн юм байна шүү дээ, тий. Цаад түүхийг хэлчихсэн. Өөрийнхөө одоо яг цаатлага учир начиг гэх юм уу тийм ээ. Тий, яг нөө жинхэнэ өөрийгөө мэдчихсэн байхгүй. Тийм байна. Тэгээд сүүлийн ангиудад нөгөө эргэн дурсдаг шүү дээ, тий. Тэр үед аль хэдийн учиртай хардаг байсан, учиртай үйлдэлүүд хийдэг байсан гэдг нь харагддаг. Тэр үед мэддэг байсан юм байна тийм ээ. Тэгээд ч тэр жүжиглэлтэй гаргаж чадчих тийм байна. За ингээд номын энэ уг нь үйл явдал чинь хамгийн сүүлийн ном дээр. Тий. Хамгийн сүүлийн анги дээр гарч байгаа шүү. Энэ бол утдаг шүү дээ тийм. За дараагийн дүр энэ их гоё дүр. Draco Malfoy. Тий. Tom Felton гэдэг жүжигчин тоглосон. Шалгаруултанд орж явахдаа энэ номыг уншаагүй цорын ганц хүүхэд байж байгаа. За ингээд хүүхдүүдийг жигсаагаад ингээд юм асууж хахад найруулагч за энэ номноос хамгийн гоё хэсэг чинь юу вэ гэдээ асуугаж хахад хүүхэд болол ийм хэлээд ижил дээ. Манай хүн уншаагүй шүү дээ. Тэнгүүт өмнөх хүүхдийнхээ хэлсэн юм гээд автаад хэлчихгүй. Найруулагч тэрийг шууд анзаараад яг Malfoy шиг юу гаргаж байгаа. Та авир гаргаж байгаа байхгүй. Тэгээд их хөвгөлтэй санагдаад тэгээд энэ Tom Felton-ыг сонгож авсан юм. Энэ дүрэнд бас л их тохирсон. Санагддаг шүү дээ. Гадаад төрх мөрх энэ төр нь тий. Дүрийн сонголцтой маш мундаг. Malfoy тий. Тэр гадаад төрх гэснээс үсийг будсан юм биш шүү. Тийм чинь бараа үстэй. Тийм бараа үстэй. Malfoy ч нь болохоор Malfoy family чи бүгдээр цагаан үстэй. Blonde. За зохиолч маань энэ хоёр жүжигчнээс нөгөө хин хоёроос гадна Alan Rickman, Richard Harris хоёроос гадна Hagrid-ийг бас шууд сонгосон юм байна. Бас хэнийг бас сонгосон гэж. Профессор McGonagall. Тийм. McGonagall. За Maggie Smith сүүлийн анги дээр маш хүчрэх нэг үг хэлдэг бол хүн болгоны биеийг арцаалгадаг. Нөгөө нэг хиний Hogwarts-ийн чулуун харуулаад их доотдаг шүү дээ. За тэр шившлэг гэх үү те. Шившлэгийг Pertotum locomotor гэж хэлдэг. За тэр хэсгийг сонсол зүгээр хамаг биений ус арцаагаад амар ингэж догтлдог те. Hogwarts-ийн одоо хэдэн зуун жилчлээ яагаагүй тэднийг амьлуулж хамгаалах. Тий. Hogwarts-ыг хамгаалах хэрэгтэй те. Тэгээ нэг айгу хөөрхөн яадаг шүү дээ. Биеийн шившлэгийг хэлэх гэж хүсдэг гэсэн. За шившлэг гэснээс охиолч маань одоо шидд шившлэгнийхээ үгнүүдийг латин үгнээс санаа аваад тэгээд ямар үйлдэл гаргаж байгаа. Тэр ямар үүрэгтэй
юу вэ? Шившлэг вэ гэдгээс нь хамаарат литүүгнээ санаа авч. Тийм ээ. Одоо нөгөө чинь Lumos өдр гэдэг ч одоо нөгөө гэрэл гаргадаг штэ нөгөө нэг тэр wand нь тий. Тийм. Миний wand. Миний утас жоох байна. Android утаснууд чинь Harry Potter-ийн юугаар ажилтдаг штэ. Тийм. Lumos гингүүд гэрэл асна. Өөд. Флашлайт. За Weasley-гийн хоёр ихэр гардаг. Тий. Хоёр өндөр. За тэр дөрүүдэд James Phelps болон Oliver Phelps гэдэг жинхэнэ хоёр ихэр тоглосон хоёр сахилахгүй нөхөр байгаа. Хичээлдээ ямааргүй байсан тул кино шалгаруулалтанд очиод тэнцсэн гинэ. За ингээд хамгийн үр дүнтэй хичээл таслалт энэ болсон байна. Тэгээ энэ хоёрчтой ингээд насаараа боён тансаг ч гэх юм уу алдар нэрийг олчлоо шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Тэрийг сүүлийн хэсгээр нэг энэ хоёрын үйл явдал мавтал айгу хүнд болдог. Нэрэл сүүлийн ангууд айгу хүнд юм байна тий. Хүнд хэцүү сорилтуудтай тулгарна. За олонний зүгээс зохиолчийг өөрийн дүр бүтээлэх гэж нэлээд үтсэн байна. За фэнүүд болон студийн зүгээс толны тусгал нь харийг ээж гардаг штеп. Тий. Тэрэн дээр зохиолчийг өөрөө тоглочих гэж нэлээд зүтгүүлсэн юм байна. За харин Rowling маань ийм гой зохиол, ийм гой кино хийгдэж хахад би жүжигчин хүн биш ээ. Би хайрын киног алаа хийчихнэ гэд татгалцсан ба. Энэ ч баг зүг болсон баг. Philosopher's Stone дээр чинь карманда хийцэн байжгаад толинд харангууд аав ээжийг хараад иддэг л. Тийм хэсэгт. Биш яг нэг том тол байдаг шүү дээ. Том толны урдчвал. Тийм тэгээд нөгөө Harry Potter ч өөрөө зогсонгод аав ээж хэрний зогсчихдаг л. Тийм. Тэр нөгөө нэг хүссэн юм харуулдаг шүү дээ. Хүснэг нь харуулдаг. Тэр толны чинь юу нэр нь юу болохоор би чиний царайг харуулахгүй. Юу хүсэж байгааг чи харуулна гэдэг нэртэй. Тийм байдаг шүү. За, зохиолч маань ингэж татгалцсан бол хэрвээ би байсан бол би бол өөрөө Harry Potter тоглоно гэсэн л явж байгаа. Үшээ гэсэн. Зогссон байж байгаа. Сахалмахлаа босцсон. Бэлэн болцсон байж. За, алдарт Робин Уильямс маань энэ төсөлд орох гэж нэлээд зүтгүүлсэн гинэ. Намайг Hagrid-ийн дүр цонгоо тайл гэж лобби хийж нэлээд ярьсан байна. Гэхдээ тэр Америк гаралтай жүжигчин байсан тул яалтчгүй тохирооны дагуу татгалцсан байна. За жүжигчдийн багаас хамгийн түрүүлж сонгогдсон хүн бол манай Hagrid байсан юм байна. Hagrid чи яг өөрөө бол амьдрал дээр яг тэр кинон дэр гардаг шиг өндөр хүн бол бас биш. Биш. Тэр доор нь ингээ хөл доорны юм өндөр баг юу өмсгцэн юмтэй нэг их л өндөр юм өмсгөж тэгж биеийг нь том юм шигээрээр харагдуулсан. Тийм. Орлон тоглогч нь 2 м 10 см өндөртэй. Нэг регбигийн тамирчин байсан гэсэн баг шүү. Тэр өмсөжсэн кинон дэр өмссөн хувцс нь бол аюу хүнд байсан гэсэн. Тийм үү. Тий, ерөөсөө хөдөлж байхад их хэцүү. Тэр чинь бас тийм айхтар тархан хүн бол бас байгаагүй. Тэгээд бүдүүн им биерхэг харагдахын тулд их хүнд хувцс өмсөж кинонд тоглосон гэдэг юм л. Тэр бас хиймэл юм уу байсан баг та. Гиз мэдс ч тийм юм би одоо юу гэдэг тийм өмссөн. Тийм байна тийм. Хөрх юм. Цаа чин бас дэшээ сайхан дэвшсэн. За, ном дээрх төрслөөс кино бол мэдээж өөр юм зөндөө байгаа. За, жишээлбэл Харригийн нүд болон хиний Hermione-гийн шүд хоёр гинэ. Тийм үү. За. Харригийн нүд чинь юм ногоон өнгөтэй юм байна л да. Тэнгүүд хиний Hermione чинь нэг туулан шүдтэй юм байна. Номон дээр. Тэгээд яг тэрийг сайн санахгүй байна. Тийм гарсан л үү. Тэгсэн чинь нөгөө Харри хин Даниэлд линз түлхсэн чинь нөгөөд нь харшил өгөөд болохгүй байсан. Тэгсэн нөгөө Эмма Ватсон ч юм болохоор туулан шүттэй ярьж чаддгүй. Ингээд за болио. Тэг байгаагаар нь хусяал гэсэн баг. За зураг авалтыг мэдээж маш олон газар хийсэн. Эдний дунд Cloud Sister гэдэг юм сүм ба. Ер нь нэлээд олон сүмнүүд дээр явж дотор юунд нь судалсан юм бэл. Интерьер гэх юм уу те. За нэг сүм дээр очиод танаа дотор зураг амбараа гэсэн чинь татгалцсан гинэ. За тэнгууд саяны дурддаг Cloud Chester гэх юм болов. Cloud Sister гэдэг энэ сүм маань шууд зөвшөөрсөн гинэ. За. Яагаад юм бэ гэсэн чинь сүмийн дийн буюу Dean very reverend хамгийн том санварт нь манай номын фэн нэг. Ингээд шууд зөвшөөрсөн байна. За харин энэ шийдвэрт нь маш олон хүн дургуутсаж бидний сүмийг кино зургийн талбай болох гэж байна гэж уурлан сонин хэвлэлээрээс бөө юм болж исэн. За ингээд зургийн багийг сүм рүү оруулахгүй замд нь саад болно. Хизээ ирэх гэж байна энэ төр гэж бөө юм болж байгаад яг манай багийнхан ирсэн чинь
одоо тэрийг зогсоох гэж ганцхан хүн ирсэн гэнэ. За. Ингээд мэдээж ганц хүнийг дайраад өнгөрсөн байлгүй те. За бас нэг гоё газар зураг авсан. Зогцсон. Оксфордд байдаг Bodleian гэдэг нэртэй номын сан юм байна. За. За энэ танхим дотор номын сангийн танхим дотор ил гал авч орж болохгүй гэдэг маш чанга хатуу дүрмтэй гинэ. Тэгвэл манай кино багийнх маань хэдэн зууны туршид мөрдөгдөж ирсэн энэ дүрм журмыг зөрчиж чадсан. Мэдээж юу гэдэг вүлээ? Юу? Номын сангийн хариуцж байгаа хүн номын фэн байсан баг. Эрхлэгч гэх юм. Тий. За ингээд ер нь тэр нэг олон сүм гарсан гэсэн шүү дээ. Тэр болгоноосоо санаа аваад энэ юунуудаа хийжсэн. Одоо янз бүрийн хичээлийн танхимууд, одоо тэр их танхим ч юм уу. Тэгээд тэр том цаг мах ч юм уу тийм. Хогвартсыг бол ер нь бүгдийн тэр чигтээ тийм одоо сүмүүдээс номын сангуудаас ч юм уу санаа авч хийжсэн юм байна. За сүүлийн нэг одоо юу хэлэхэд ширээн дээр байдаг оройн зоогууд шүү дээ. Тэд бүгдээрээ жинхэнэ байсан гэнэ. За гэтэл маш халуун зураг авалтын талбай. Нөгөөх нь муудаад үнэр танаар ороод хэцүүхэн л юм болдог гэсэн юм. За иймэрхүү байна да бид хоёр ихний дугаар яваад. Гэтэ одоо ер нь хараад хахад Harry Potter чинь бүгжний эзэнтэй юм баг. Тийм бүгжний эзэн чинь бас ер нь бас их юугээрээ одоо бас нэг өөрийн гэсэн ертөнцтэй тий. Сэнэн гоё. Бүгжний эзэн бол яг илүү Harry Potter дуртай. Тийм. Тэгээ хүн болгон л янз бүр л байгаа л та. Би бол хоёуланд нь дуртай. Гэтэ Harry Potter-д үнэхээр дурггүй. Гэхдээ тэр бүгжний эзэн дуртай хүмүүс бас байдаг. Оо тийм үү? Байна. Аль нэгийг сонгоод нөгөөдгөнд нь дургу болдог нэг тийм сони юм байдаг тийм. Би бол хоёуланд нь дуртай. Гэхдээ бүгжний эзэн арай илүү. Бүгжний эзний зохиолч юм бол яг Tolkien гэдэг бүр өмнө зохиогдсон байсан зохиол тийм. Манай энэ Harry Potter ч ярина онцлог нь шууд хэвлэгдээл тэр ондоо шууд баг кино болж гарч байгаа байхгүй. 2-3 жилийн дараа. Тийм ээ. За ингээд Harry Potter-ын эхний дугаар иймэрхүү байлаа. Байлаа чухал дүрүүдийг танилцуулсан. Яг дараагийн дугаарууд дээр анги их тусам чухал дүрүүд бас гарч ирнэ шинээр тий. Тэднийг танилцуулаад явж болно. Мэдээж танилцуулна. Тэгэхээр тэр дүрүүд юу илэрхийлээд байгаа. Зохиолч юу хэлэх гэж оролцсон юм. Их мэдчихлээ. Арийнхын түүхийн бэкграундыг тий. Тэгээ бас production-ы сонирхолтой түүхүүдийг бас ярих болно тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн кино түүх нэвтрүүлгийг маань хуульч Potterhead Агима бид хоёр хамтран үргэлээ. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр замун 83.3 107 хостолгооны Од мөндөр хажуугаар хүрсэн дугаарыг ногоон хариудыг хөгжүүлэх яваатай MMS компани болон үрждэг сар хариултаа хадгалах үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.